зөв хүн л байхыг хичээдэг шүү дээ. Би мэдээж Монголын нэрийг төлөөлөө явж байгаа юм. Нэрийг гаргах ёстой гэсэн тийм бол мэдээд байна. Би 12 настайгаас анх бильярдыг тоглож сурсан. Дөнгөж сурж байгаа нэг ширгийг ингээд нэг байрнаас нь айгүй удаан зүгтдэг байхгүй. 10 жилдээ би сайн сурдаг хүүхдээсэн л да. Гэхдээ би хичээл ч юм уу тийм медаль авч үзээгүй. Тэгээд бильярдаар анх удаа аваад тэгээд нөө медаль гэдэг юм чинь анх удаа л гар дээр барьж just өөрөө авцсан те. Оо ямар гоё ингээл. Тэгэл ер нь урамшаал тэгэл тэр чигээрээ ер нь өөсөө энэ спортоор явах хэрэгтэй мэн гэл тэгэл явсан. За мэрэгжлийн тамирчин тоглож байгаа бичлэг гэхэл энэ ширгийг ямар ч алдахгүйгээр ингээ оруулна те. Сонирхогч тамирчин болохоор нэг ширгээ орууллаа, алдлаа ч юм уу те. Тэр хоёрын хооронд амар ялгаа байхгүй. Хятад бол өглөө 8-аас оройн 8 хүртэл бэлтгэл хийдэг. Тэгээд дундаа 2 цаг завсарлана. Монголын нөхцөлд болохоор нөгөө боломжоор л хийчдэг байхгүй. Энэ спортоор хичээлээ дан ганц явлаа гэхэд бас хажууг нь ажил хийхгүй бол бас болохгүй болчиход байгаа байхгүй. Ер нь нийгэм давхар юм өөр бас юм чаддаг байх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгэхээр нэг усан сэлээд ч юм уу те. Намайг баг байх дөнгөж эхэлж байгаа тэр орчимод ярих юм байхгүй шүү дээ. Угаасаа одоо тамхины хуулийн гараагүй те. Тэгэл тэр орчин нөгөө подволд ингээл нийл тамхи болцсон ингээл нийл эрэгтэй хүмүүс байдаг. Тийм л байсан байхгүй юу. Одоо дэлхийн аргууд хувийн сэтгэл зүйч мэдээлэлчтэй байдаг л гэж би сонсчихсан. Би манайд тийм бол байхгүй шүү дээ. Яг үндэл бүх юм л тайван байх хичээдэг шүү дээ. Олонч медаль авсан, олонч төрүүлсэн. Тэгээд манай аав ээж яг миний тоглолтыг ирж үзэж чаддаг байхгүй. Энэ зүрхэн үрдэггүй шиг байгаа. Хамгийн анхны тэмцээн уралдаанд минь явж үзсэн. Аав ээж өмнөөс сандраал. Тэгэл яг яваал гэсэн чинь 0-оор ойжигдсэн. Ганц ч байж 0-оор ойжигдаа. Тэгээ хасагдаад тэгэл амар чанга байд юм байна. Би ч нөгөө Монголдоо л ингээл зөхөөл идэг те. Гадаад ч би ч болоогүй юм биш үү. Ингээл өөрийгөө дараал. Тэгэл явсараагаад би сая оюутны университетээс би ганцаарчсан төрлөөр мөнгөн медаль, хосын төрлөөр хүрэл медаль авсан л та. Тэгэхэд л бас их амар баярлж байсан. Тэгээд ганц харамсчихсан юм нэг л яг аавыгаа өнгөрсний дараа л би тэр медалийг авсан байхгүй. Тэгээд байхад нь авсан бол бас тий ямар ч аавгаас ямар ч байдалд оруулах байсан юм тий. Арын гар хөдөлгөөнгүй байх хэрэгтэй. Тэгээд хараа их сайн байх хэрэгтэй. Энэ бол снукерын зөвхөр. За өмнө ингээд бренди. За би бол яг бэлгэнд авсан энэ зөвхөрийг. Снукер бол оноогоор тоглодог тоглоом байгаа. За тэгээд хамгийн дөрөв бухаараа зөхөн. За бухыг унагаасан тохиол 4 оноогоор торгуулдаг. За тэгээ улаан ширгийг зөхөн. Улаан ширгийг авсны дараа энэ өнгө рүү ордог. Улаан ширэг бол 1 оноо. За тэгээд энэчнээс шар 2 оноо, ногоон 3 оноо, бор 4 оноо, цэнхэр 5 оноо, ягаан 6 оноо, хар 7 оноо гэж явдаг. За тэгэхээр заавал улааныг авж иж энэ өнгө рүү орно. Одоо жишээ нь улааныг аваад харыг оруулах ч юм уу. Эсвэл дараа нь улааныг аваад ягааныг зөхөх ч юм уу. За тэгээ хамгийн сүүлд нь улаан дууссан тохиолдолд өнгөнүүдийг тооныхын дараалал зөхнө. За тэгж яагаад хамгийн сүүлд одоо хин илүү оноотой байна тэр хүн хожиж байгаа. Шав бэлтгэдэг юм уу гэж бодож байна. Одоо өөр дээрээ сургалт явуулаад бильярдын спортод одоо сонирхсон хичээлхийг хүсэж байгаа ч юм тийм хүмүүсийг сургах юм уу гэсэн зорилготой байна. Муу үнтэй чирсэн, сайн үнтэй чирсэн, янз бүрийн үнтэй ярьсан. Гэхдээ аль болгоор тэр болгоныг тааруулагчид хичээдэг дээ. Цагаан цамц заавал өмсөх ёстой, эсвэл хар цамц заавал өмсөх ёстой байдаг. Доогуура бирүүкөө өмсөх ёстой. Тэгээ хар гутал өмсөх ёстой, ботинг. Дээгүүр бол жилет өмсөх ёстой. Тэгээд эрвээхээ зангаа юм уу? Энэ зангаа өмсөх ёстой гэдэг байхгүй. Тэгжээж энэ ёслолын хувцас. Хэрвээ би нэг тэмцээнд орохдоо зангаагүй ч юм уу оролцох юм бол наа оролцуулахгүй. Бэлтгэл хийгээд тэгээ ингээд нэг ширгээ ингээд олон зохиол оруулаад хахад амар гоё кап аавна. Тэгээд тэндээсээ төлөвшөл суун. Хамгийн түрүүнд одоо снукерийн тэмцээн хамгийн ойрын хугацаанд болохоор би ойрын хугацаанд ер нь энэ дээр бэлтгэл хийж байгаа. Снукер дээр бэлтгэл хийж байгаа гэсэн. Тэгээд одоо энэ дээр бэлтгэл хийндээ. Thank you.
зөв хүн л байхыг хичээдэг шүү дээ. Би мэдээж Монголын нэрийг төлөөлөө явж байгаа тийм нэрийг гаргах ёстой гэсэн тийм бол мэдээд.